Орхон аймаг сар бүр статистикийн хэлцээс өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнэд судалгаа хийдэг. Тухайлбал 57 цэгээс 44 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Энэ 7 хоногийг өнгөрсөн 7 хоногийнхтой харьцуулахад хоньны мах, үхрийн мах, элсэн чихэр, савлагдаагүй сүү, АИ92, 80 бензин, дизель түлш, цагаан будаа нэгдүгээр гурилын үнд өөрчлөлт ороогүй, харин үхрийн ястай мах 1.2% өссөн байна. 2022 оны 6 сарын 6-ны байдлаар цуглуулсан өргөн хэрэглээний 12 нэр төрлийн бүтээгдэхүүнийг өмнөх 7 онтой харьцуулахад үхрийн ястаа мах 1.2% бууралттай гарсан бол бусад бүтээгдэхүүн бол хоньны мах, ямааны мах, нэгдүгээр гурил, эсэн чихэр, цагаан будаа, сүү, мөн А80, А92 дизелийн түлш зэрэг бүтээгдэхүүнүүд бол өөрчлөлт ороогүй байна. 22 оны 6 сарын 6-ны байдлаар цуглуулсан бүтээгдэхүүнийг өмнөх оны яг мөн үетэй харьцуулахад бүх бүтээгдэхүүнд ихэнх бүтээгдэхүүн дээр бол өсөлттэй гарсан, харин савлагдаагүй сүүн дээр бол өөрчлөлт ороогүй өмнөх оны мөн үеийн түвшинд байна. За өөрчлөлт орсон бүтээгдэхүүнийг танилцуулах юм бол хоньны ястаа мах 1.4% өссөн, үхрийн ястаа мах 4.6% өссөн байна. Ямааны ястаа мах 10% өссөн, нэгдүгээр гурил 6.3% нэмэгдсэн байна. Элсэн чихэр 20%, мөн цагаан будаа 20% нэмэгдсэн. А80 бол 68.8%, А92 67.1%, дизелийн түлш 52.2% бол өссөн байна. 7 хоног болгон явуулж байгаа энэ өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүн дээр нэмэлтээр 32 бүтээгдэхүүн нэмж судлагдж байгаа. Нийт 57 цэгээс ингээ 30 нийтдээ ингээд өмнөх 12 бүтээгдэхүүн одоогийн нэмэгдсэн 32 нийлээд нийтдээ 44 бүтээгдэхүүнийг 57 цэгээс авч судалж байгаа. Сар бүрийн 21-ний хувьд бол нийт 188 цэгээс 238 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг судалж байгаа. Дээрх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.4-өөс 68.8% өссөн байгаа юм. Тухайлбал хамгийн өндөр буюу 68.8%-аар А80 бензиний үн өссөн бол хоньны ястаа мах 1.4%-аар өссөн үзүүлэлт гарчээ.